Good morning. Сайн байна уу? Би дөнгөж өглөөс ирчээд шүдэмач угаагаар гүйсээ дөнгөж дээрээ бочоод PG тэгээ бэж байна. Өглөөний хайр сарчлагыг хамт хийгээж бодоод тэгээд угаалгахын өрөөнд ороод ирсэн байна. За тэгэхээр өглөө би ерөөсөө нүрээс хангаар угаадаггүй. Өглөө зүгээр л усаар ингээд зайлдаг байгаа. Зүгээр ингээд бүлээн усаар ингээд зайлцсан. Тэгээд өглөө савгаар ингээд угаахаар чинь ингээд тий арсны бас чир ингээд алдагдах гэдэг. Тэгээ ер нь аль болох нөгөө moisture barrier хадгалж ижил нөгөө арсны асуудлаас хамгаална шүү дээ. Тэгээ нөгөө хуур ашиглалт тэгэл нөгөө хуур ашиглалтаас дамгаалаад хүчлээ энэ үсгээд тий. Тийм учраас ялангуяа энэ нингэн хэсэгтээ бол тэгж өглөө хараагүй савн хүрэхээс жоохон зайлсхийдэг. Тэгээ өглөө зүгээр л ингээд усаар ингээд зайлчдаг байгаа. Тэгээд бүр ингээд хамгийн одоо номер 1 тий миний ингээд бүр ингээд амар ингээд зайлшгүй гэж үздэг зүйл ерөөсөө хальчраар ингээд арчдаггүй. Одоо ингээд усаар ингээд зайлцсан байгаа шүү дээ. Усаар зайлсан усаа ингээд зүгээр гоё ингээд шингээгээд. За ингээд гоё шингэсэн. Өглөөний яар сарчлагыг би бол маш хөнгөн тэгсэн юм нөгөө T-зонороо тослог 2 хацраараа хуурай учраас би яг нөгөө холимог арсны арчлагыг хийхийг ингээд хичээдэг. Тэгэхээр холимог арсны маань яг арчилгаанд болохоор серум тос хоёрыг би яг тусгаал нь тэр холимог хэсэгт нь ингээд зориулж түрхдэг байгаа л да. Арны тос 3-ыг тэр эссенс бол угаасаа бүх нүрийн хэсэгтээ түрхнэ. Нэмгийн гоё хайдрашн өгөх зорилгоор ингээд зүгээр ингээд хөнгөө ингээд тавьчих. Эссенсгүйгээр бол би өглөөг ерөөсөө эхлүүлж чадахгүй хаа. Эссенс ингээд ирэхэл юм. Шал өөрчлөж байгаа сте. Хайдрэт болчдөг. За эссенс нэглээ ярих болох баха. Тэр нөгөө нэг бас тухайн хүний тэр барьсныхаа хэр чихтэй вэ, хэр хуурай вэ гэдгээс нь шалтгаалаад одоо эссенсээ тавина шүү дээ. Тэгээд заавал миний одоо энэгээр хийх гээд авахгүйгээр тий. Өөрөө чинь ярьсан нэлээ хуурай бол эссенснээс 2-3 ингээд шавьчихад гингүй. Эссенсээ төрчихлээ. Одоо серум маань төрхий. Серумыг өглөө бас тритмент маягаар ингээд төрчихөж зүгээр гэдэг. Тэгээд би өглөө энэ хоёрыг төрчихөж байгаа. Энгийн үед бол би витамин C-г өглөө төрөхдөг байгаа. Тэгэхээр нөгөө сайхан нөгөө мингээ ингээд адилгуулсан, мингээ түлхэгдсэн. Тэгээ жоох юм улаан иммунитай байгаа учраас намайг өглөө витамин C битгий төрөхээрэй гэсэн. Орой төрөхөж болно гэсэн. Тэгээ өглөө айл болох чийгшүүлэх юмудаа хийгээ. Тэгээ нарны тусаа сайн төрөхээрэй гэд эмчмэн хийсэн. Энэ хоёрыг төрчихжээ. Тэгэхээр энэ skin meso те Percocet serum. Percocet serum маань өөрөө нөгөө T-зоны тослог хариулах те. Sebum control гэдэг те нөгөө тослог хариулдаг. Учираас тэгтээ тослог хариулна гэдэг маань өөрөө жоохон буруу ойлголт яваад байдаг те. Тослог хариулна гэдэг маань өөрөө хуурайшуулна гэсэн үг биш. Энэ серумыг төрөхээр тослог хариулдаг тэгтээ хуурайшуулдаг. Одоо нэг юм байлансжуулдаг гэх юм уу? Тослогдох гээд байдаг арсыг тослоггүй болгоод тэгээд тэгсэн юм гоё юутай болгодог. Чихтэй болгодог. За Percocet serum T-зон хэсгэрээ төрчихье. За тэгээд Robic-ийн serum байгаа шүү дээ. Энэ маань өөрөө айгуу гоё юм aqua тий усан. Энийг би T-зон хэсгэрээ төрхиж болно зүгээр. Яг нь хүчлэлтэндээ care хийж байгаа учраас Percocet T-зоноор төрчих байгаа байхгүй юу? Энийг T-зоноор төрхиж болно. Ямар ч асуудалгүй. Энийг төрөхөд тослогдохгүй. Энийг төрхөж тэгж тослогдож яахгүй. Тослог үүсээд тэгж мухай наалдамхай мэдрэмж төрөхгүй. Энийг жоох нөгөө хуурай хэсгээд өөр нөгөө пептайд агуулсан тий. Чангалдаг үйлчлэгээтэй учраас хуурай хэсгээрээ. Percocet serum түрхчээд 20 минут болгох хэрэгтэй. 20 минутын дотор бол тэгэхээр одоо ингэ бусад юмнуудыг хийгээд явж иж болно шүү дээ. Шүдэм аваадаг ч юм уу тий одоо бусад бүсээс хамж болно шүү дээ. За 20 минут болчлаа. Сая яваад хүүхдийнхээ хувцас салчаад ирлээ. Уусаа нэг харахад л нөө хувцас ингэ ногоцсон лээ. Серум маань гоё ингэ шингэчихлээ. Тэгээ дараа нь юу орж иж байгаа шүү дээ. Ай крем орж иж байгаа шүү дээ. Тэгэхээр ай кремийн хувьд бол би тийм хүндтэй амар юм өтгөн маягийн тийм ай кремийг дандаа орой төрхдөг. Өглөөний миний шингэн ай крем дууссан байгаа учраас би Skin Circle-ийн нөгөө peptide-тэй нөгөө emulsion гэдэг би өмнө бичлэг дээр харуулжсэн тийм. Тэгэхээр
Энийг би нөгөө бүхлээр нь ингэж түрхлээр надад тослог мэдрэмж төрөөд байгаа. Гэхдээ энэ маань өөрөө арьс чангалах үйлчлэгээтэй л тийм супер бүтээгдэхүүн байгаад байгаа учраас хэдий надад таахгүй байгаа ч гэсэн юм чирс би нэг зөвхөн өглөө ай крем болгож түрхээд байгаа. Болно шүү дээ. Тэ? Works. Ягаад тэгэхээр энэ маань өөрөө айгүй тийм юутай. Peptide-тэй нөгөө жижиг тийм молекулын peptide агуулсан тэ niacinamide-тэй айгүй гоё ингредиенттэй эмульшн байгаад байгаа байхгүй юу. Энэ өглөөний нөгөө нэг eye gel гэж яддаг шүү дээ. Eye gel, eye serum, eye essence гэж яддаг. Яг тиймэрхүү мэдрэмж өгöd байгаа. За энийг ингээд түрхээд одоо ингээд жоох юм шингээг байгааз нөгөөс нөгөө эмульшн хэрнээ айгу удаан шингэдэг. За шингээгүй байгаа ш. Тэгэхээр энийг ингээд хальт ингээд энэ дискээр eye area-гаараа тий түрхчээд хэсэг ингээд орчдөг. За орчоо хоорондоо moisturizer T-zone хэсэгтээ түрхнэ гэсэн үг. Тэгэхээр moisturizer-ийн хувьд гэх юм бол би бас хоёрыг түрхнэ. Тослог T-zone хэсгээр 2 хацрын хуурай хэсгээр. Ягаад тэгэхээр холимог арьс чинь өөрөө айгүй төвхтэй тий. Одоо ингээл надад одоо зөвхөн ганцхан энэ тос байлаа гэж бодъё л доо тий. Энэ одоо нэлийн чих шүлэг тий. Крем маягийн тос байгаа байхгүй юу? Энийг одоо ингээл бүхлээр нь ингээд түрхчлээ гэж бодоход чинь T-zone хэсгээр ингээл өдөр яг 1-2 цагийн үед T-zone хэсгээр ингээл сайхан ингээд тос ялгараад эхэлдэг. Уусаа ингээд холимгаартай хүмүүс шууд ойлгож байгаа шүү дээ. Ингээл тос ингээл ялгараад эхэлдэг. Тэгэл хамран дээр ингээл гот ингээл тос ялгарсан. Яг тослог арьсан зориулсан юм чигшүүлэгч одоо байлаа гэж бодъё л доо тий. Тэгэхээр бас яг ингээд бөөнөр ингээд бүтэн өрнө ингээд төрчихмөд өдөр бас 1-2 цагийн үед ингээд 2 хазар хэсгээр ингээд таталтаад эхэлдэг. Угаасаа нөгөө чигшиж чадаагүй тий. 2 хацрын хэсэг чинь угаасаа хуурай учраас хуурай арьсны тос нэхэд байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө тослог хэсгийн тослогийг те хариулах гоё чигшүүлэгч хуурай хэсгийн чигшлийг маш сайн өгөх арай илүү өтгөн чигшүүлэгч яг ингээд таалаа түрхчээд их зүгээр байдаг. За ай крем шингэж авах оронд тослог хэсгийнхээ moisturizer-ыг түрхчихье. За энэ тосыг болохоор за T-zone хэсгийн тос. T-zone хэсгийнхээ тосыг түрхлээ. Ингэж арчлахаар надад бүр яг таарч байгаа бүр ингэж өдөр уус нөгөө анзаарч байгаа юм чинь өдөр ингэ 1-2 цагийн үед ч юм уу 3 цагийн үед ингэ арсаа жоох ингэ бариад үздэг. Аль хэсгээрээ тослогдчихэв. Аль хэсгээрээ хуурайч ингэ бариад үзэнгүүт яг ингэ байлансчаад тослог хэсгээр маань ямар ч тос үсээгүй тэгсэн ирнэ гоё юм хайдрэттэй чигшсэн. T-zone хэсгийнхээ тосыг ингэ түрхсэн. Одоо нөгөө ай gel нэ нөгөө ай крем маань шингэсэн. За шингэсэн учраас одоо 2 хацрынхаа арай сайн чигшүүлдэг тосоо түрхий. Тэгвэл болохоор энэ 2 хацар чинь хуурайшаад байгаа байхгүй юу? Ингээд яг хуурай хэсгийн тэг ингээд миний ингээд түрхэж байгаа юг хөдөлгөөнийг харж байгаа зү тий доош нь ингэж дарж ерөөсөө түрхэж болохгүй ингээд хүмүүс ингэж тарахтай ингээд нүүр тосоо ингэж түрхэж байгаа ингээд нөгөө доош нь ингээд дараад идэх тий арьс чи өөрөө нөгөө дэлхийн татах хүчээр тий бид нэг дандаа ингээ басаараа ингээ явж байгаа учраас арьс чинь доош унж хандлагатай байдаг учраас айл болох дээш ингээд гэтээ ингээ хүчтэй ингээд хүчлээ түлээд ингээ зулгаан гэсэн үг биш шүү дээ тий айл болох нэг хөнгөн. За одоо нарны тос шүү дээ. Нарны тосн дээр бас 2 тос аваад ирлээ л дээ. Би болохоор яг өчтөр уржтар гэх мэтчлэнгээр ер нь өдөр тутамдаа л нарны тосыг зөвхөн энийг түрхээд байгаа. Энийг бол T-zone хэсгээр түрхэхэд ерөөсөө брейк аут өгөхгүй тийм ерөөсөө батга үүсэхгүй тослогдуулахгүй байгаа. Тэгтээ яаж түрхэж болох талаар бас нэгэн бичлэг хийж байгаа юм гэх бас ингэж хэлээд өгье гэж бодлоо. За энэ болохоор яг тослог арьсан зориулсан нарны тосолтой. Тослог арьстай батга гардаг. Арьсанд бол аюу гоё. Шууд ингэ шингэдэг. Физикал нарны тос байгаа. Хэдий ингэж физикал тос цагаардаг гэдэг ч гэсэн өтгөн одоо физикал тосол ингэ цагаараад идэг. Энд чинь болохоор физикал гэсэн шингэн байгаа байхгүй юу? Тэгэхээр юм шүү шингэчихэж байгаа. За T-zone хэсгээр ингэж түрхцээ. Яг тэгэхээр би T-zone хэсгээр нөгөө тослог хоригдлуулах амар дургүй. Яг тэгэхээр жоохон тослог хоригдлуулаа шууд батга үүсдэг байхгүй юу? За одоо энэ тосыг 2 хацраараа түрхчихье. Тэгэхээр энийг бас 2 хацраар түрхэж байгаа гэдэг нь өөрөө нөгөө амар moisturize хийдэг амар өтгөн гэсэн үг биш шүү. Би зүгээр ингэж түрхэж болно гэж харуулж байгаа шүү. Энийг бол
бүх одоо T-zone хэсгээрээ төрсөн ч гэсэн болно. Ямар ч тийм юугүй нэг юм зовлонгууд тосоо л да. Нэг юм зовлонтой тоснууд байдаг шүү дээ. Түрхээл цагаараа л тэгэл. За энэ болохоор нэг айгүй юм гоё толгор болгочдөг тийм tone up хийдэг тосоогоо. За болцсон. Миний өглөөний рутин ингэж болдог. Тэгээд уруул хэрвээ хуур ажилтаа ах юм бол нэг халтархал. Кулагийн moisturizing lip balm наны тос энэ бас айгүй гоё штэ. Ингээд яг арчилчих юм бол өдөр нь ингээд айгүй юм тав тухтай байгаад байдаг. Хоолунд хийгээлтэй ингээл хоёр хүүхэдтэй ээжүүд угаасаа мэдэн шүү дээ ингээл. Гэртээ ингээл хоолунд ингээл өө сайхан ингээл гэрийн ажлыг хийж байгаа лиг арангууд ингээл тослогдсон байвал айгүй муухай шүү дээ. За хэрвээ одоо нүрээ будсан бол тэ өглөө арсаа одоо яаж арчлах байсан бэ гэж асууж магадгүй. Тэгэхээр өглөө би нүрээ будахаар байсан бол маш хөнгөн арчилгаа хийдэг. Ягаад тэгэхээр өдрийн турш би ингээ нөгөө moisture хадгалахын тулд би ингээ сая essence serum юм одоо ингээ төрчихлээ шүү дээ. Тэгэхээр өглөө би хэрвээ нүрээ будахсан бол essence за нэг 3-4 удаа давхарлах байсан. Айгуу тийм усан чигээ ингээд авч иж ингээ будаг гоё шингээд айгуу гоё тогтцтой. Тэгээ дээрэс нь юм гоё дотроосоо юм чингэлэг байдаг шүү дээ. Тийм учраас би шууд essence 3-4 удаа давхарлаад тэгээ араас нь маш гоё хөнгөн чийгшүүлэх байсан. Lotion ч юм уу, emulsion ч юм уу тий. За магадгүй энэ emulsion-ыг хэрэглэж болох юм. Ягаад гэвэл араас нь moisturizer төрөхгүй учраас нарны тусаа түрхээд primer тэгээд cushion гэдээ явах учраас emulsion ч юм уу эсвэл lotion ч юм уу тий. Cosrx-ийн oil free lotion бол яг гоё тохирдог надад. Тэгээд тийм хөнгөн emulsion тий lotion түрхэж байгаа. Тэгээ араас нь бодолтой хийдэг. За надтай хамт байсан баярлалаа. Өглөөнийхөө рутинийг хамт хийлээ. Тэгээд санал сэтгэлдээ ингээд ор комментаар бичээрэй. Дараагийн бичлэгээр ямар юуны талаар үзмээр энэ комментаар ингээд бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр боллоо. Баярлалаа.